байна уу? Аясгалзын үйл хөдлөх хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан соёлтой өнгөлөг хот буюу сөөх подкастын маань энэ удаагийн дугаар хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочин маань Virtus Property Management компани гүйцэтгэх захирал А уянга маань ирсэн байна. За бит хоёр ингээд хоёулаа А уянга. За тэгээд хоёулаа адилхан үйл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт одоо хүч сорин ажиллаад явж байгаа гэдэг юм найзууд байгаа. Бид нэр хамтдаа үйл хөдлөх хөрөнгийн академи барилга архитектурын сургуультай хамтарсан хөрөнгийн менежер бэлтгэх одоо хамгийн анхны сургалтыг зохион байгуулад одоо ингэ сурагч багшаар ажиллаж байгаа. Хөрөнгийн менежментийн салбарын хөгжлийн төлөө бол бас л одоо хүчин чармаал гаргаж байгаа гэж хэлэхэд болно. Орчин цагийн хөрөнгийн менежмент гэдэг одоо сэдвийн хүрээнд хоёулаа ярилцах болно. Тэгэхээр уянга маань яг энэ салбарт хизээнээс эхэлж ажиллаж эхэлсэн. За тэр түүхээсээ за тэгээд хамгийн анх одоо яг одоо офис space нуу тий хаус отхон дээрээс ажилладаг штэ. Тэгэхээр аль нь төрүүлж байсан бэ гэдэг талаас хоёулаа яриагаа эхлэе. Юуны төрөнд ийм гоё подкастт дөрж орсон танаас маш их баярлалаа. Одоо чи тэр өндөр дуртай тий өдөр болгон хийдэг гэдэг болохоор тий айгу стресстэй ч гэсэндээ айгу дуртай ажилдаа тийм болохоор айгу миний хувьд айгу баяртай сэтгэл айгу хөдлөөд нь штэ гэдэг шиг тий. За тэгэхээр миний хувьд ч гэсэндээ 2011 оноос хойш би одоо 13 жил яг үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа. Хар залуугаас ажилласан гэх юм да тий. Надаас төрүүлсэн байна. Тий. Яг анх болохоор манай компани маань өөрөө үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг компани байсан. Гадны хөрөнгө оруулалтын компани байсан. Яг үйл хөдлөх хөрөнгийн менежмент руугаа яаж орсон гэхээр бид нар худалдаа үйлчлэхний одоо үйл хөдлөх гэсэн үг байхгүй юу? Анх орж исэн гэсэн үг. Яг тухайн 2011-12 онд одоо Монголын эдийн засаг игээд бүүн болж исэн үе шүү дээ. Хамгийн өндөр цэнхтэй хүрч исэн үед гадныхан маш их орж ирж байсан. Яг энэ үед манай гадны хөрөнгө оруулалт үйл хөдлөх хөрөнгийн компани маань одоо үүсгэн байгуулж яхад байга орж исэн. Тухайн үед бол би зүгээр л туслах ажилтан гэх юм да тий. Одоо гэрчлэгийн мэрчлэгийн шилжүүлдэг, нааза бичиг цаасын хөөцөлтөл тэгэл гадныхантай ингээ мэйл зэл явуулаад тэрийг ячаал барилга дээр нь очиж нөгөө байсан савын эргэжэл ирдэг ийм ажил хийдэг байсан. Тухайн үед бол яг нөгөө хотын төвийн үйл хөдлөх хөрөнгөө чи маш их эрэлттэй байсан. Гадныхан нэг хотын төвийн одоо 40 мянгатын тий. За одоо тэл баг тойроо их тойроогийн ихтлгүүрийн тэр хавийн түрээсийн орон сууцуд илүү байдаг шүү. Тийм тэр хавийн одоо дахин төлөвлөлтөнд орчод байгаа. Нөгөө нэг 3 давхар 4 давхар хуучны барилгууд шүү. Тэрний чинь нэг давхрууд тухайн үед өргөтгөлүүд нь маш их хэмжээгээр зарагддаг байсан. Тэгээ гадныхан тэрийг маш их худалдаж аваад түрээсэлдэг байсан. Тийм. Тин чинь одоо нэг үс чинь гоо сайхан цайны газрууд гэд маш түрээсэлдэг шүү. Энэ одоо жижиг нэг retail гэдэг нэг corporate тийм commercial зах зээл дээр эхэлж ажиллаж эхэлсэн гэсэн манай байгууллага. Тийм. Тэгээд давхар тэрийг менежмент хийнгээ хөрөнгө оруулалтыг хийгээд хэрэгцээ шаардлаган дээр тулгуурлах гэсэн. Гадныхны одоо хэрэгцээ шаардлаган дээр тулгуурлаж бид нар ажиллаж эхэлсэн гэсэн. Тэгээ яг манай компани бие даагаад бол одоо гадныхны биш яг бие даагаад бол 2017 оноос хойш болоод яг ажиллаж байгаа. Хамгийн ихний одоо 17 онд хамгийн ихний бидний авсан том төсөл нь бас офисын төсөл байгаад байгаа. Тэгээ юу нь бол яг өөртөө адилхан офис те дамны орон сууц. За нэг ганц хоёр одоо нийтийн орон сууц ч юм уу те иймэрхүү одоо төслүүд бол хийгээ явж байгаа. Тэгэхээр хамгийн анхны гараа бол яг гадныхантай үйлчлэгээний хөрөнгийн менежмент хийжсэн гэсэн. Улс чинь одоо ингээд хотын соёлд тий одоо хотчоод тий нүүдлийн соёлоосоо шилжээд бас удаагүй хамчаа бид нар олон улсын трендийг олон улсын одоо үйл хөдлөх хөрөнгийн салбарыг судлахаас өөр бас арга байхгүй тий одоо би хувьдаа бол жишээ нь японочдоос илүү сурсан тий танай компанид илүү ямар одоо улс орны одоо суралцах боломжийг нээж өгсөн одоо олон улсын туршлагаас авалцсан юм бол за нэг тийм олон туршлага гэдэг юм бол байхгүй л дээ яг манайхан ч ирэхэд Турк Хонконг, тэгээд Канада гэд иймэрхүү улсуудын хөрөнгө оруулалт орж ирж байсан. Гэтэ яг нь тийм одоо хөгжсөн орнууд ч юм бол яг нэг л жишгтэй байдаг. Тэ нэг л жишгтэй. Энэ чинь барилга гэж нэг л зарчимчтай тэ. Тэгэхээр нэг л жишгтэй байдаг. Яг миний анзаарснаар байх юм бол гадныхны юусэн нэхэдэдэг нэг юм нь маш сайн төлөвлөлт юм байлээ. Төлөвлөгөө. Манайхан ч нөгөө нэг маргааш хийх юм өнөөдөр оройн тэ суугаад хийдэггүй. Айл жилийн сарын өмнө төлөвлөдөг. Тэрийг тогтмол хийхийг л шаарддаг юм лээ. Тэгээд бидэрт бол тэр нь одоо анханд бол амар төвхтэй санагдаж байна. За мэдчих чинь ямар хэлдэм бэ? Юу амар сар 2 3 сарын өмнө энийг авдیں۔ Тухайн үед л авчихгүй ч гэдэм үү те. Тэр нь одоо эргээд бидэрт буужирч байгаа байхгүй. Энэ яг хэрэгтэй л байсан юм байна гэдэг нь те. Тэгэхээрээс олон улсын жишг гэдэг нь зөвхөн тухайн одоо улсад угаасаа энэ чинь ингээд хууль болоод бүр ингээд тэг бичигдээгүй хууль болоод ингээд тогтцсон стандарт болоод тавьчихсан. Хүмүүс нь тэрийг нэг хувь хүнийхээ амьдрал дээр хүртэл тэрийг хэрэгжүүлдэг байгаа. Ганц бизнес дээр ажил дээр биш.
Тэгээ тэрийг л бид нар өөртөө бас өнөөдөр ажил дээрээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх ёстой юм байл л дээ. Бид нар мэдэн штэ хөрөнгөний due diligence checklist гэж хэлдэг штэ тийм. Тэр чинь л хамгийн чухал байгаа байхгүй. Тайлагналаа бид нар ингэ өгдөг байсан ба штэ. Өдөр болгон тэр checklist-ийг хийх стал юм байл да. Тэгмээд бид нар нөгөө нэг өчтөр үтцсэн штэ. Одоо өнөөдөр үтч яах юм гээл хэдэж штэ тий. Өчтөр над галын хор чинь зөвхөн сүүндээ дахиж үзэх хэрэг байна уу гэдэг. Гэл тэр хүмүүс чинь өдөр болгон гэсэн бол өдөр болгон л үздэг. Тэрийг дээрээс сурч авсан байхгүй. Гэтэ харамсалтай нь тэрийг одоо манай монголчууд манайхан тэр нэг өөрийн болгож авахад маш их цаг хугацаа зарцуулж. Деталь ингээд жижигхэн ажил юм шиг мөртлөнгөөсөө ажлаа нотолж байгаа хэлбэр тий. Тэгээд энэ тогтмол байж байгаа гэдэг нь өөрөө менежмент болж таарад байгаа байхгүй тий. Одоо ингээд сууц өмчлөгчдийн холбоо гээл одоо тий бид нар ингээ яалтчгүй одоо ингээ тулдаг одоо мэрэгжлийн хөрөнгийн менежмент гэд ярихаар нөгөө сууц өмчлөгчдийн холбоо гишүүдтэй үйлчилдэг төрийн бус байгууллага дээр одоо энэ мэрэгжлийн байх тухайгаа ярихаар нөгөө тэр талаар маань одоо ингээ бууж өгдгүү тий тэнгууд одоо бид нар өөрсдөн дээр дөнгөн данган одоо бид нар 12 жил 10 жилийн туршлагатай тэг ингээд энэ монгол хүний одоо нэг талаасаа ингээд тийм сурч хөгжүүлж байгаа энэ ажлыг ингээд суулгаад явж штэ тий тэгэхээр сууц өмчлөгчдийн холбоо гэдэг сэдв рүү орё гэж бодож байна л да. Сууц өмчлөгчдийн холбоог мэрэгжлийн байлгах энэ ажил өөрөө яг юунаас эхлэх ёстой юм бэ? Би бол хуулиасаа л эхлэх ёстой гэж бодоод байгаа байхгүй юу? Хуульчлахгүй байхаар л манайхан дуур зоргоороо байгаад байгаа байхгүй юу? Тэр хуулийн дээр нь бүх оролцогч талуудыг л зоогоод өгсөн байгаа шүү дээ. Сууц өмчлөгч нь өөрөө ямар эрх үүрэгтэй байх ёстой юм те. Тэр сууц өмчлөгчтэй холбоог удирдах байгаа удирдлагууд нь ямар байх ёстой. Гурдаж итгээд буюу тэр ханганы нийлүүлж байгаа хүмүүс яах ёстой гэдэг юм чинь хуулиар зохицуулж ёстой байхгүй. Одоо бид нар хууль байхгүй яг одоо байгаад тэр сөөхөн тухай хууль чинь за одоо хатаахан хэлээд хэцүү байхгүй юу? Тэ яарч хийсэн юм уу яг яаж хийсэн зүгээр нийтийн орон сууц гэлт ингээл зүгээр тусгаалаа хийсэн байхгүй юу? Гэтэл бусад байрлалууд нь яг яах юм? Одоо бид нар ингээ шүүхтгэд л яах юм? Нийтийн орон сууцтай гэл үгүй штэ гээл тэгвэл яах юм бид нар хэцүү байхгүй. Амны орон сууц 1000 хэдий ч гэсэн. Тэгэл үйлчлэхний байрлалууд яах юм? Түрээсийн байрлалууд яах юм хэцүү байхгүй. Дундын өмчлөлийн тухай хууль гэдэг одоо хууль байгаа шүү дээ тий. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчилгаа тооцоолгооны тухай гэдэг. Тэгээ тэрний өөрөө ингээд сууц өмчлөгчдийн холбооных болоо явцдаг тий. Тэгээ тэгэнгүүт энэ хууль өөрөө одоо миний бодлоор бол байгууламжийн тухай хууль баймаар байгаа. Бүх төрлийн байгууламж үүнд хамаатай. Тий одоо нийтийн орон сууц ингээд юм те орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийг заавал ингэ тусгаарлан салгах хэрэг байхгүй. Тэнд байгууламж гэдэг чинь өөрөө байшин барилга бүгд орж байна. Офис байна. За яг магадгүй жоохон тусгаалыг гэх юм бол имлэг сургууль болгоод сургуулийн одоо стандарт нь арай өөр байдаг ч юм уу. Имлэг гэх юм бол арай одоо тийм юуны ариутгал халдваргүйжүүлэлт гэх тэр тал руугаа илүү ингээд юм зориулалт нь өөр болдог ч юм уу. За магадгүй бүр музей те музейний стандарт гэдэг зүйл бас байхгүй. Тэгэхээр нөгөө юм байгууламж гэдэг талаасаа бид нэг юм харахгүй болохоор нөгөө юм сөөх гэдэг тэнгууд нэг юм яг нэг хэсэг бүлэг хүмүүсэд зориулсан юм шиг байгаад байгаа байхгүй тий. Яг наатач холбоотой манай улс манай Монгол улс тий яамны харьяа тийм үйл хөдлөл хөрөнгийн менежментийн газартай болж байгаа юм байлаа. Ашгүй саяхан намайг нөгөө дуудаж сургалтанд би орсон л да. Тэр нь болохоор одоо бол дандаа ихтэй сургуулиудын байгууламжийг эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр бол яванда бол тэд нар угаасаа цагдаа сэргийлэхтэй цэцэрлэг сургууль эмнэлэг гэдэг угаасаа объектууд гэсэн үг шүү дээ. Орно гэсэн үг тийм. Энд чинь тусдаа стандарт тусдаа үйлчилгээ явьж байгаа барилгууд шүү дээ. Тэгэхээр эдгээр ороод эхлэхээр угаасаа ямар нэгэн хуулиар зохицуулах хэрэг гарах байхгүй юу? Тэгнэстэй хоорондоо маргаан гарна, зөрчил гарна, асуудууд гарна. Журам байхгүй, хууль байхгүй. Тэгээд байгаа хууль нь юу юм гэж асууж байгаа байхгүй. Би байгаа хуулиа нөгөө хуулиа харуулна шүү дээ. Тэгвэл тэр нь шал өөр байхгүй юу? Тэгэхээр угаасаа энэ том дүр зургаараа энд барилга байгууламж гэдэг чинь одоо бид нар иргэний хууль гэж ярьдаг үстэй. Иргэний хууль нар чинь ингээл бид нар бүх иргэнд хамаатай л байдаг үстэй. Хөгшин залуу хүүхэд бүгд л хамаатай шүү дээ. Яг тэрнтэй адилхан үйл хөдлөл хөрөнгө гэдэг болоод барилга байгууламж бүхэлд нь хэлээд байгаа юм аа. Бүр яванда бүр гэрч гэж аргасан яа гэвэл тийм үстэй. Гэр хороолол гэж байгаад байгаа үстэй. Тэнд гэр гэдэг стандарт бас тавьмаар заслан баймаар байгаа байхгүй юу? Тийм, заслан даагаарч гэж байж болох байхгүй. Засланд ч гэсэн дундын өмчлөлийн талбай байна. Тэг яг хаягдсан тий. Тэгэл яг нэг юм хашаан дотроо л би гоё амьдарч ивэл одоо миний хашааны цаадах бол хинийх чинь бүүмэд. Тэгтээ тэр замаар бол явж өнгөрдөг, явж ирдэг, гэртээ ордог. Тэгэхээр тэр чинь бидний хэсэг байгаа байхгүй. Тий. Яг үнэ тэр гэр орооллын дахин төлөвлөлт тий. Гэр орооллын дахин төлөвлөлт Улаанбаатар хот өөрөө тэлж ийн.
За тэгэнгүүт одоо нөгөө дагуул хотууд бий болж байна тий. Одоо манай компанийн хувьд гэхэд чинь Дархан хотын сүүхийн шинжилгээг одоо манай компани гүйцэтгээд одоо яг 1 жилийн хугацаанд дээр ингээд ирж байна. Тэгээ бид нар ингээд Улаанбаатар хотынхоо одоо энэ асуудал дээр менежмент дээр оролцож байгаа нэг талаас яг амбицтэй амбицаас гадна бид нар өөрсдөө тэнцээд тэр Дархан хотын хөгжүүлэлтийн ажил руу бас ингээд баг болоод ингээд орж байгаа одоо бас их бахархалтай байгаа л да. Тэрэн шиг бусад одоо тий яг энэ хотууд бий болж штэ. Энэ хотуудын энэ яг хөрөнгийн менежментийн асуудал бас тулгарна. Одоо яг энэ хотын удирдлагууд маань мэдээж анхаарч байгаа бах тий саяны тэр хөрөнгийн менежментийн газартаа болсон байна гэдэг ашиггүйтэй тий тэрэн шиг одоо яг энэ дагуул хотууд маань ч гэсэн яг энэ хөрөнгийн менежментийнхаа ингээд асуудлуудыг ингээд бүр зураг байхаас нь төлөвлөлт байхаас нь ингээд анхаарат эхлэсэн. Тэгэхээр хөрөнгийн менежментийн тухай ойлголтыг бас ингээд ярил. Менежмент гэдэг байгаа шүү дээ. Менежмент гэж монголоор удирдлага гэсэн үг байхгүй юу? Тэр хөрөнгийг мяаруулж болно, тий? Дампууруулж болно, нурааж болно, тий? Муу байвал нураагач шүү дээ. Тэрийг үн цэнийг болгож болно, эсвэл босгож болно, цэмбийлгэж болно, үн цэнтэй байлгаж болох байхгүй юу? Үл хөдлөл хөрөнгө байх уугүй гэдэг шийтгэл тэм цогц үйлчилгээ. Ерөөсөө л би бол тэгж ойлгоод. Зөвхөн хүмүүс цэвэрлэгээ үйлчлэгээ гэдэг, зөвхөн харуул хамгаалт гэдэг үгүй. Тэгэхээр тэр үл хөдлөл хөрөнгө анх хэн болж төрөх вэ, хэн болж босох вэ гэдэг чинь өөрөө менежмент. Тэ? Нураахтаа хүртэл айтайхан нураамаар гахгүй. Одоо манайхан ч ингээл энэ нурааж ин гэсэн жил нөө хідэн хуучны тэ үнтэй цайтай бөөн түүх дурсал басан удаа нураахтаа хүртэл бид нар яаж нурааж байгаа лээ. Тэгэхэд гадныхан байшингаа нураахтаа хүртэл яаж нураадаг үлээ гэл тэ. Тэгэхээр тэр байрлалын суурийн фундамент сутгахаас ахуулаад нураахтаа хүртэл бид нар би нэг жишээл болгочих л да сая надад хөх тоосох хэрэгтэй болвоо. Хөх тоосох гэдэг нь маш одоо ховрол идэл мэн л да би бас мэдэхгүй байхгүй. Бид нар ч улаан тоос хол мэдэн шүү дээ. Тэгвэл хөх тоосыг одоо маш одоо дээр үед эртний бүр том тийм одоо үнэтэй байрлалуудад барьдаг тийм хөх тоос гэж байгаа байхгүй юу. Тэгээ би хотод тайсан чинь ганцхан энэ Чожин ламын музейг л тэрний хашааг тэр тоосгоор барьсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд би сая YouTube ухаа үзсэн чинь тэр тоосыг ингээд манайхан нурааж байгаа зураг байна л да. Зүгээр хашаанд ингээд сандаалаа суудсан заяа. Тэр тоосыг тэр тоос мэдээж өөрөөд унахал ахал да. Тэгээ тэр ингээд тийм. Гэтэ тэрийг ингээд хаа нэгтэй очиод хадгалж болох байхгүй юу. Энэ хөх тоосгоор хашаа барьдаг. Энэ бол айгу үнэтэй тоосод олдчихгүйгээд нэг бүтэн гаргаж аваад хаа нэгтэй ингээд хадгалаад музей ч юм уу таах боломжтой юм байна л да. Тэгээс тэрийг хаад бид нар нураахтаа хүртэл өсөн нурааж байгаа юм чи яад юм гэж нураад юм биш гэж бодож байгаа байхгүй юу. Тэр эн чинь өөрөө менежмент л юм байна. Би Япон улсад явж байгаад нэг яг өв соёл гэдэг зүйлийг би тухайн үед мэдэрсэн байхгүй. Тэр юу вэ гэхээр ингээд маш ингээд юм даунтаунд Йокохамагийн ингээд тийм даунтаунд байсан. Тийм тэгэнгүүт бид нар яг ингээд юм айгүй өндөр офисын барилгын хажуудлаар ингээд алхаж ороод маш гоё ингээд юм хуучны орчинд хүрхрээ байгаа юм тэр жижигхэн газар тэр нэг юм 0.5 мав орчим л байгаа. Тэгээ тэгэнгүүт олон байшингийнхаа дунд нь тэр өв соёлоо хадгалаад үлдсэн байна л да. Тий. Тэр тэгсэн чинь 100 гаруй жил болж байгаа. Тэгээд тэнд юу болдог вэ гэсэн чинь Японы одоо том корпорац одоо тэр бизнес хийж байгаа хүмүүс одоо гадаадын төлөөлөгч нартайгаа уулзалтаа хийдэг. Цэнхэр тоосго гэдэг тэгж байгаа шиг тий. Би нэг клуб хаус дээр ярианд орж исэн юм л та. Тэгсэн чинь музейний авч явах стандарт манай улсад байдгүй юм бэлээ л тий. Тэгэхээр одоо магадгүй тэрний хохирогч нь тэр хашаа байх нь шүү дээ. Тийм яг үнэн тий. Ерөөсөө эн чинь бид нар тэр тийм байхгүйгээс л болж байгаа. Энэ барилга бол ийм байх ёстой. Энийг нэвтрүүл ингэж засна гэсэн байхгүй. Тэгээ манайхан чинь жоохон муудаа нэвтрүүлэхтэн заа нэг мөсөн нураагаа шинийг барьчих. Тэгээ энэ нь менежмент юм аа гэд. Эн чинь ерөөсөө менежмент биш байгаа даа. Менежмент гэж чинь хэрвээ тэрийг бид нар 100 жилийн өмнө барьсан бол яг 100 жилийн өмнө баригдсанаар бид нар хадгалж үлдэх нь л өнөөдөр бид нар менежментийн нөө хавахгүй юу. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхгүй нураач хачаад би яас нөгөө сайхан нэг би чинь засгийн газрын ордонд орж үзээгүй хүн сайхан ороод жилийн өмнө орсон юм байна. Тэгсэн чинь засгийн газрын ордны тэр 0-ын хаалга тэгээ тэр цонх идэр нь яг дээр үе хараа байхгүй юу. Тэгээ бүр ингэ барьж үтсэн заяа. Ямар гоё юм бэ хөөх ийм бид юм бах таа гэд өөр харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг би солиогд нь баярлж байгаа байхгүй юу. Тэр чинь ингээд бас ингээд юм хатгаж үлдээдэ штэ. Тухайд баригжахт нь модон байсан. Гаднаас бол одоо айгүй орчин үе харж байт манай цагаан ордон чинь те. Ингээл дотроо болвол яалч юу хаалгана. Тэр дотортлынхын тэр цонхныхаа араа нь бол яг гоё модороо бэдэг юм байлээ. Тэгээд гихч шинэ. Тэгэхээр бид нар ядаж ийм түүх дурсгалын те иймэрхүү барилгуудаа жинхэнэ утгаар нь менежмент хийгээд авч үлдмээр байгаа байхгүй юу.
Барилга байгууламж гэдэг бол өв соёл тий бид нар ингээд хайрлаж хамгаалах гад явж байгаа бас нэг төрлийн одоо нэг төлөөлөл цэвэрлэгээ үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, харуул хамгаалтаар хязгаарлагдахгүй. Тэр байгууламжийн менежментийн зөвхөн нэг хэсэг нь л байдаг. 10 жилийн өмнө ч ингээд бүүн боллоо шүү дээ. Ингээд маш их үйл хөдлөх хөрөнгөд баригдаал. Тухайн үед бол нэг анхаараагүй. Тэгсэн чи одоо нөгөө байшингуудын маань үнц нь яг унаад одоо навсаагаад нэвсийгээд эхэлж байгаа. Одоо яг тэр чиг хандлага одоо бас манай одоо уянга тас мэдрэгдэж байгаа бах тий. Наач бас ингээд яг зарчмаар явж байгаа шиг байгааг амьдралынхаа ингээд зарчмаараа бид нар ч ерөөс 90 онд өмч хувьчлал болоод хүмүүс хувийн өмчтэй болж эхлээд байр авдаг болж эхлээд тий өмнө нь цаанаас нь усаас байр өсдөг гэсэн шүү дээ. За та ингээд тий төрд ажиллаж байгаа та энэ байранд амьдрноо гэдэг үнэгүй барьждаг. За яг ингээд бид нар одоо мөнгөөрөө байр авдаг болоод өмч хувьчлал шилжээд за 2010 оноос хавуулаад бид нар яг жинхнээсээ барилгын эрэлт нийлүүлэлт гэдэг юм чи бүүн болсон байхгүй юу? Бүр асар бүүн болсон. Зүгээр толгойтой болгоно баг байшин барьж эхэлсэн. Тухайд бид нар яасан гэхээр за ямарсан байшин бариалах хэрэгтэй юм байна. Энд чинь мөнгө олд юм байна. Бид нар ямарсан байшин барих тухайд газар нь ч байсан манай Улаанбаатар хотод тий. Газар нь байсан, мөнгө нь байсан, эдийн засаг гайгуулсан байсан. За барилгаа ямарсан байгаад хам ингээд барилгаа байд эхлэжсэн. За одоо ингээд 10 жилийн дараа яасан мэ гэсэн чинь баахан барилгатай болчлоо. Одоо нөгөө барилгаа арчлах гэсэн чинь арчилж мэддэг хүн багцсан байхгүй юу? Ингээл бидний өнөөдөр асуул одоо их тулгарч эхэлж байгаа байхгүй юу? Арчлах гэсэн чинь мэрэгжлийн хүн байхгүй болсон байхгүй юу? Ингээл одоо чийтер хэрэг гарч байгаа байхгүй юу? Гэтэл яг одоо хоёулаа өнөөдөр энд ингээ явахлаар бидэрт нэгдэр санхүүжилт амар чухал байхгүй юу? Уус энэ дэр дэмжих хэрэгтэй байхгүй юу? Уус дэмжгингод энэ дээр шууд хүчтэрж орж ирэх гээд байгаа байхгүй юу? Одоо би орж ирэх гээд ингэж бодоод байгаа. Орж ирэхдээ зүгээр л дэмжлэг үзүүлж орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй уус орж ирнэл би хийнэ, би ийм агент байгуулна, би ийм салбар нээж байгуулна гэж орж ирэх шаардлага байхгүй. Дэмж бодлогоор нь дэмж, хууль эрх зүгээр нь дэмж, санхүүжилтээр нь дэмж. Менежментийн компаниудад орж ирж байгаа хүмүүстд хөнгөлтэй зээл олго. Бид нар чи үйл ажиллагааг явуулмаар байгаа байхгүй юу? Тэгээд давхар зээл олгож байгаа бол хяналтаа тавьдаг болчих. Тэг ингээл болоо. Бид нар тэгэл ямаа хий чинь. Тий. Тэгээд бид нар зах зээлийн зарчмаараа бид нар өсөлтөөнийхэн зарчмаар чаддаг нь үлдээл чадхуунууд нь тэгэл яваад байгаа байхгүй юу. Тэр одоо бид нар яг зөв point ингээд газар дээр момент тэр ирсэн байгаа гэсэн. Одоо угаасаа хүмүүс хідэн тэр бомаар хідэн сараа авцсан байраа одоо эргээ харж байгаа байхгүй юу. А мөнгөтнүүд нь бол яана гэж за муутчлаа гэдээ өөр байшин руу яваад өгнө. Тийм шүү дээ. Хаяад явна тий. Гэхдээ стил одоо ингээд тий хідэн жилийн өмнө орж исэн байшингууд одоо ингээд King Tower тий Marshall Town ингээл гоёгоо барилгад байсан тухайд. Одоо эргээл харангууд ээл гэж байгаа байхгүй юу. А тэнгууд манай оршин суугчдад нүүдэ тасцсан байт юм л. Би энэ орчоор ордог, энэ байшинд амьдардаг гэж тасцсан. Харьцуулт таахгүй. Тэнгууд одоо шинээр ашиглалтнаас мэдгүй магадгүй Marshall хажуудлын одоо Sky Garden-ыг харьцуулаад харах юм бол гадна фасаднаас л харагдаж байгаа байхгүй юу. Тий. Гэтэл гэр доторхоо л тогтчуулаад гэр доторхоо тавилгаа солиод эсвэл болохгүй ингээ нүгөө авчиад байдаг. Гэл нөгөө байшин дараачуудаа хин нэг амьдрын шүү дээ. Тухайн үеийн худалдаж авсан үнэ нь магадгүй унаагүй юм шиг боловч яг нөгөө эдийн засгийн өсөлтөөрөө харах юм бол үнэ унтсан байгаад байдаг. Инфляцаа дагаал унтсан байдаг. Тийм тэгээд нөгөө одоо ийм байгаа л та. Яг энэ салбарт бид нэр ингээл ажиллаж байгаа, бид нар судалгаа хийдэг тийм ээ. Яг үйл хөдлөх хөрөнгийн менежментийн мэргэжлийн компани гэх юм бол нэрээ цөөхөн тийм яг ингээд тэр property management, энэ property management гээд яг нөгөө барилгын компаниа дагаж гарч ирж байгаа компаниуд байгаа боловч бид нар одоо бит хоёр шиг жишээ нь ингээд яг хүний барилгыг хайрлаад, хүний барилгыг өнгө үзэмжийг нь засаад тэгээ явж байгаа тийм одоо хүмүүсээс байхгүй байгаа. Энэ нэг талаас энийг ингээд хий гэхээр бас айгүй эрсдэлтэй тий. Ингээд юм зардал айгүй их ордог. Тэгээ нэгэнт одоо мяарцсан байдаг тий. Тий. Одоо ерөөсөө ирж байгаа барилгад дандаа 10 жил болсон барилгад ирдэ штэ. Хамгийн бага тий. За одоо нэг авахгүй болч болохоо ялдаа даа уянга гэдэг. Хүн хэзээ шинэ барилга өгдөггүй байхгүй юу? Яг шинэ гоё л штэ. Одоо асуудал болж штэ гэл. Тий. Ялангуяа одоо дахин төлөвлөлтийн би нэг орон сууц авсан чинь дотор намдрын нөхдөд мэдөө чин орцоо өөрөө угаачин дөө мэддэг ч байхгүй юу? Өөрөө угаадгүй л ахгүй да өөрөө угаад юу болох юм мэдэж байгаа штэ. Тэгэхээр ингээ манай нөгөө хүмүүсийн бас нэг хүлээж авах юу арай л болоог байгаа даа. Би өнөөдөр цөөхөн нэг хүнээс нэг айлаа 50,000 доош тэрүүгээр би өнөөдөр үйл ажиллагаа явна гэдэг асар хэцүү яа. Гэтэл офч хажууд нь шал өөр гэдэг байхгүй харьцангуй өөр. Орон сууц л харьцангуй хүн гэдэг байхгүй. Яг бол манайхан чинь цөөхөн мөнгө төлөх нь хэдүүлээ, төлөхгүй нь хэдүүлээ. Тэгээд хүсэж байгаа үйлчилгээ нь ямар илээ те. 50,000 төгрөг төлчөө 500,000 төгрөгийн төлбөр төлж байгаа юм шиг үйлчлэг авах гэдэг. Яг бидэрт бол дутагдaltaй юм байгаа. Энд чинь ингээд дөнгөж хөгжиж байгаа зах зээл шүү дээ.
Бид нар аль таны стил хөгжөөд аль 30 40 жил болсон зах зээл дээр орж ирээд ингэж ажиллаад уянгаач зайлахгүй юу. Гэтэл дөнгөж хөгжиж байгаа хүмүүс нь хүртэл энэ чинь өнөөдөр ингээд майндсет нь бэлэмж байгаа байхгүй юу. Зүгээр ингээд би зар тавиал хөрөнгөний мэнжгээ зар тавхад гомч баг сөөх юм шүү гэдэг байхгүй. Гэхдээ нөө сөөх бишээ гэд би ингээд тэр хүнийг ухааруулад ойлгоод амьдралын ингээд бүтэн 40 жилийн би өөрчлөөд тэр хүнийг бүр ингээд баг сэтгэл зүйч хийж байгаа байхгүй. Өнөөдрийн энэ зах зээл дээр хөрөнгөний менежмент хийх гээд чадхаасаа чадахгүй хүртэл явж байгаа энэ компаниуд бол мөх саглаа явж байгаа байхгүй юу. Би одоо өнөөдөр байгууллагуудаа би волейбол гэж гардаггүй. Чи бол гэтэл нь би тэнд зуралдаг байхгүй юу. Чи бол гэчил би гараал явчихна. За волейбол би болохгүй юм гээд. Тэг хүртлээр би чадна гэд орсон болохоор чадахгүй гэжсэн чи за чадна гэд тэнд хэдэн хүмүүс бас хүлээж байгаа юм чинь тэднийхээ итгэлийг алдах хэмжээгээр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бидэрт юу ч байхгүй шүү. Юу ч байхгүй өнөөдөр бүх юм л өөртөө хөдөлж аваад өөртөө судлаад энийг тэгдэм байх энийг нэгдэм байх гэл гадар явтал өвдөд болов хийгээл бүр нүд мөд аюул улам болцсон байгаас тэ бүр тийм штэ одоо бүр энэ тентхийн нойлын шалгагч юм уу хайшин тий тэгэл ингээл өөр төрлийн ингээл материалтай хана аваад барьж үзээл тэ бүр нэг юм хүмүүс маа найз настай яасан гэл гэж зүгээр барьж үзсийн арай өөр хардаад хааж гэдэг юм уу тэ бид нар бүр ингээл мэрэгжлийн юм болцсон байхгүй юу. Тэр энийг бас бидрийг бас нөгөө талаасаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид нар чинь бас ингээд бизнес хэдий хийж байгаа ч гэсэндээ та бүхэнд үйлчлээд байгаа. Давхар бид нар энэ зах зээлээ хөгжүүлэх гээд байгаа. Судлаад үзэхээр хөлөдлөх хөрөнгийн менежмент гэдэг одоо тодорхойлолт чухал уу гэдэг одоо топ 5 үзүүлэлтийн нэг болцсон байлээ. Хүмүүс ингээд энэ үйлчилгээндээ ингээд анхаарч эхэлж байгаа нь бол одоо маш сайн. Тэгэнгүүт компаниуд энэ нэмэгдэхгүй л байгаа даа л да. Тэ? Одоо яг ингээд зуучлалын бизнес эрхэлж байгаа хүмүүс үйл хөдлөх хөрөнгийн менежмент хийхийг одоо ингээд тусгай зөвшөөрлөөр ингээд зөвшөөрсөн байгаа. Тий. Тэгэхдээ яг энэ хөрөнгийн менежмент гэдэг зүйлээ бас ойлгож байгаа ойлголт нь бас айгүй өөр байгаад байдаг. Тэгээ одоо бидний нөгөө сургалт хийдэг штеп. Сургалтын дээр маань сууж байгаа зуучлалын бизнес эрхлэгч нар маань эн чинь ийм хэцүү юм уу? Бөө зөө энэ 2 уянгагийн хийж байгаа ажлыг бол барахгүй юм байна. Тэ зүгээр зуучлалын бизнесээ хийгээд явсан дээр юм байна гэдэг одоо шийдвэрлэл хүртэл одоо очиод байдаг штэ хүмүүс те. Ер нь бол орох хэрэгтэй байхгүй юу? Хийж үзэх штэ. Тэг бид нар олуулаа бэжиж илүү хурдан зах зээл чинь тэлнэ штэ. Тэгвэл ганц хоёр хүн бадалтай зах зээлтэй дотроо л эргэлдээд байгаа байхгүй юу? Эсвэл зүгээр бүр ингээ шууд тэр улсан заяа. Гадны бүр том компанитай гэрээлээд оруулж ирэх хэрэгтэй. Бүр бодлогоор оруулж ирээд ёстой нөөне чиний хэлдгээр бүсчлэн гэж чи ярьдаа ш. Бүсчилж жаагаад бүр бүсчилж жаагаад өөр ингээд компанид өгч өөр улс орны бэж болно штэ яага болохгүй нэг дэд бүтцэл явж байгаа юм чинь. Тэгээд ингээд жишг тогтооч юм бол хүмүүс тэдний доор манай Монгол хүмүүс орж иж Монгол компанид орж иж дэлгэрэх боломжтой байхгүй юу? Суралцах тийм. Суралцсангаа дэлгэрэх боломжтой байхгүй юу? Одоо ингээд өвдө оюутлагыг л хараа л да. Оюутлага анх орж ирж тэрний доор хүмүүс мэрэгшиж ажиллаж өнөөдөр мэрэгжлийн болж гарч ирж байгаадаа яг адилхан. Өнөөдөр чи ихтэй яваад 10 жилийн хийх юмыг тэр хүмүүс чинь 2 жил дотор л хийж байхгүй гадныхан чинь. 2 л дэд бүтцсэн шүү дээ. Хатуу дэд бүтцэн угаасаа манайх асуудалд орсон байна. Дулаан цахилгаан усаа дэлгээ байлцсан. Жил болгон тэр газрыг ухаж бид нар шугам хоолоо зарч байна. Зөөлөн дэд бүтцэн. Нөгөө сургууцсалт нь хаач байгаа юм. Зам харилцаа нөө бүрийж байхгүй. Тэр энэ хоёрыг чинь хооронд нь харьцуулсан судалгаа хийн тэр хүмүүс чинь тэгж байгаад энд ер нь яг ийм байдлага байх ёстой мó ёсгүй мó за байвал яг ямар үйл ажиллагаар байх ёстой ингээд чинь тэр хүмүүс судлах хэрэгтэй байхгүй юу болохгүй энэ мэрэгжлийн хүмүүсээ авчирал та тэгэх юм бол хүмүүс орж ирнэ зуучин бизнес чинь бол өөр ахгүй юу зуучин бизнес чинь бол цаг хугацаанд богинохон байхгүй юу зуучлаа тодорхой хэмжээнд бид нар кэр хийлээ нөгөө хүн цэцгэл хануутай байгаад ингээд магадгүй яваад өгнө энэ хөрөнгөний менежмент чинь бол хүн өгтөл нь байдаг байхгүй. Бид нар ингээд сөөхөө өгцөн гэсэндээ эргээ залгасаар л байдаг шүү дээ. Хөөчө чамааг байхад нөгөө тийм тэгсэн гинэ тэр яасан тэр хүний уцад дугаараа мэдхөөч гэж шиг тий. Энэ ингээд яатсан баха энэс хэлбэн хаанаас авсан гэж шиг ингээд гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бизнес чинь онцлог одоо цикл цаг мөчүүд нь шал өөр байхгүй. Тэгэхээр бидний бизнес чинь өөрөө хэлдэг шүү дээ тий. Онцлог нь айгүй урт хугацаанд байхгүй. Тийм болохоор одоо бид нар илбэтсэн юм шиг бүх зүйлийг илбэтсэн юм шиг сайхан болгож барахгүй. Тэр чинь маш их хугацаа орно. Дээрээс нь манай Монгол шиг тэ байнгын нэг юм төсвийн тодтол гэдэг байнгын төсөв мөнгөгүй юм усад болвол энэ үнэтэй цайтай хөрөнгийг ингэж хурдан хугацаанд ингэж recover хийж ингэж буцаа сайжруулна гэдэг бол асар их мөнгө, санхүү, стресс нэрээ сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй. Хамгийн сүүлд нь тий. Сэтгэлгүй болвол тэгэл дахиад энэ хэдэн дөр идэж дууч. Одоо яг тэгдэг байхгүй юу? Сөөхөр чи миний мөнгийг л авч идэж ууж байгаа. Нөөш. Нөгөө 100 айлаа 100 мянган төгрөгөөр үржүүлээл
Чиста нэрээ сардтай тэдэн дөрөг идэж ууж чинь чиста юу хийж байгаа. Өнөө идэж уухгүй ш энэ зах зээл чинь жижигхэн би те энэ зах зээл дээр битээр ингээд мөнхөд бээж гин. Тэгээ зүгээр нэг хитэн дөрөг идэж уучаа яваад өгдө. Тийм хүмүүс хийдэг ажил биш байхгүй юм чинь. Тийм хүмүүс ийвэл нэг жил хийгээл тэгэл ачигдал хаягддаг. Нэг хэсэг бүр тийм хошин шог хүртэл гарцсан байсан шүү дээ. Тийм сөөхийн дарга хийгээл машинууд нь томроо тийм 2 3 машинтай болоод өөрөө тэндээ үйл хөдлөх хөрөнгөтэй болоод тий. Тэг яг тэр нэг хошин шогийн хэлбэрээр биднэрт ингээ харуулж байгаа ч гэсэн магадгүй тийм кейс байсныг байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ одоо бол юм арай өөр болцсон. Одоо нөгөө үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад 10 жил амьдарсан хүн чинь биднээс арай өөр зүйл шаарддаг болж эхэлж байгаа. Тэгээд хяналтаа тавьж чаддаг болж байгаа. Тэр нь магадгүй бидний ч гэсэн хичээл зүтгэл орсон. Хөрөнгийн менежментийн тухай энэ подкаст маань жишээ нь ганцхан сөөх ажилуулдаг хүнд хамаатай биш. Оршин суугч нарт хамаатай. Энэ зэрэглэл хамаарахгүйгээр. Анх удаага үйл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хүнд ч хамаатай. Та одоо өнөөдрийн бид хоёрын ярьсан зүйлээс тодорхой хэмжээнд мэргэжлийн байх гэдэг одоо үнцгийг олоод авч чадж байгаа бол та магадгүй сөөхийн дарга хийх гэж байгаа бол сөөхийн дарга хийдэг бол та өөрөө үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол амьдрч байгаа бол энийг бид нэр хөгжил байгаасаа гэд нэг үднээс өнөөдөр ярьж байгаа хэнийг нэг үүсэх гээгүй тийм ээ. Тэг яг үнэн тий. Яг нөгөө сая чамаа хэлсэн чинь би нэрээ гинт анзаарлаа шүү дээ. Нэг хэсэг амар тийм асуудал гардаг гэсэн. Одоо ингээ ерөөдөө цэвэрлэгдэж байгаа байхгүй юу? Нөгөө хэдий чинь ингээд нэг тий амьд явах хугацаанууд ингээд одоо энэ зах зээл дээр амьд явах хугацаа шүү тий дуусч байгаа байхгүй юу? Одоо тэр ингээд идэж уудаг хүмүүс байсан тухайн үед яг л тэр сөөхийг ач холбогдлыг мэдгүй хинч тэр хүнийг хяндаггүй тий хинч шараг тавьдаггүй тэр хүн өөрийнхөө ажлын үнцнийг ч мэддэггүй. Би ингээд байж байгаа л хэдэн дөрөв одор гот яа өөртөө ашиглаж чинь. Нэг удаа ашигласан 2 дахь 3 дахь ашиглах байхгүй юу. Тэгээд тэр хүн сөөхийн ажлыг өгөөд явахад ямар ч хариуцлага хүлээхгүй байхгүй хамгийн амар. Тэр нь л хамгийн асуудал байгаа байхгүй юу. Гэтэл би өнөөдөр нэг сөөхөөс мөнгө идээд яваад юм бол манай компани би ингээд тэр зах зээл ачигдах байхгүй юу. Би хинч болох байхгүй юу. Энэ нь л нөгөө мэргэжлийн компани гэдэг ч утгач энд байгаа байхгүй юу. Тэгэхээр хувь хүнтэй гэрээ байгуулна, компанидаа гэрээ байгуулна гэж тийм. Хувь хүн болвол би тийш явцсан, би өнөөдөр ажиллахгүй, би юу ажилмааргүй байна гэд хаяа авчих хүн байгаа шүү дээ, тий. Гэтэл компани гэж бол цаанаа хариуцлагатай, хувьцаа эзэмшигчтэй, нэг баг болсон менежменттэй ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Өндөр хөгжилтэй улс орнуудтай бид нэр одоо өөрсдөө одоо харьцуулах нь одоо яг юу л да, жоохон ингээд ийм учир дутагдaltaй л да. Гэхдээ бид нэр цөөхүлээ, тий. Манай улс хөгжиж байгаа. Тэгэхээр бид нар тэрийг загвар болгоод аваад явах биднэрт бүрэн боломж байгаа байхгүй. Хөгжил гэдэг зүйлийг одоо Солонгос бол манад ойрхон биш. Япончууд ойрхон байна. Бид нар ямар Европын холбооны улсаас бид нар сурыг гээгүй шүү дээ. Тэгэхээр энэ хөгжил бол биднэрт бол маш ойрхон байгаа даахгүй. Бид нар зүгээр хичээх л ёстой. Одоо бид нар хичээнэ гэдээ яриад шүү дээ, тий. Бид нар одоо ингээл угаасаа амар хичээж байгаа. Одоо нөгөө тал бас хичээх хэрэгтэй байхгүй, тий. Орсон суугчд маань, түрээслэгчд маань хичээх хэрэгтэй байхгүй. Тий. Энд чинь хамтын л юм шүү дээ. Тэ танаач аяга хамтын гэдэг ятаа шүү дээ ураад шүү дээ. Ажиллаж байгаа төсөл болгон дээр хамтын соёлтой яг тэр байхгүй. Тэгэхээр хамтын гэдэг шиг хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхгүй даангаад сөөх нь хичээгдэл явахгүй. Даангаад орсон суугчд нь мөнгөө төлөөдөг сөөхөн дампуул явахгүй. Тэгэхээр эн чинь нэг оролцогч талуудын чинь өөртөө чинь хамтын хичээл зүтгэл аягүй чухал байгаа байхгүй. Би бол тэрэлэг хардаг. Тэгээд нэмээд энэ манай Монгол хүмүүсийн цаа нэг юм ген байдаг байхгүй. Юмыг амар сайн менежмент хийж чаддаг байхгүй угаасаа. Японочдыг ч боцсон, хятадын Солонгос, Хятадд ч боцсон гэсэн. Манайхан ч болвол юмхнаар ингээ юмыг хийждэг. Захад монголчилдаг. Тий. Гэтэ тэрийг ингээ зөв бид нар ингээ тайлбарлаа. За энэ яг ингэж хийхгүй бол ийм эрсдэлтэй шүү гэд хэлчих юм бол манайх маш хурдтай. Маш хурдан юм дасан зогсох чадвартай хүмүүс байхгүй юу? Аливаа ямиг маш хурдан ингээ ямар ч юм байсан ингээ тесэд гачдаг. Одоо би бол ингээ менежер тест бүх юм сайхан болно. Тест наад хүн чи уралжлаа хамаагүй. Чи ажиллаа хийж байгаа хүн шүү. Тэ? Чиний ямар ч хувийн хөндлөж наад хүн чи халдаагүй шүү. Тийм болохоор зөв л ажиллаа хийдэг. Тэгэхээр манай монголчууд нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Натур нь байгаад байгаа байхгүй. Гэхдээ бид нар хөгжтөө айгу гой олуулаа ингэ нийлж айгу гой урагшламаар. Би нэг хөрөнгөний менежментийн одоо холбоо үүсгээгээд хоёлаас яасан шүү дээ. Тэгэхэд нэрээ үнэхээр бас компаниуд олдохгүй байсан тий. Тэг ингээд гарын 5 3-нд ч байхгүй. Тэг одоо 5-уулахнаа 3-уулахнаа 4-уулахны холбоо байгуулад ч одоо нэг тийм байж боломжгүй байгаад байсан. Яг наатан чи хүрээнд гэх юм бол бид нар чи өөртөө үнцэн ажилтай, амьдралтай. Тэгээ хажуугаар нэг нийгэмдээ нэг арай өөрийг хийж бүтээч гээд хажуугаар нэг юм те төрийн бас мөрийн бас одоо юу гэдэг ингээд нэг зах зээл хөгжүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр
яг одоо ийм хүмүүсийг л нэгдээс гэж боддог байгаа байхгүй юу. Одоо энэ ингээл 100 ч амар холоолаа нэгдчихэд шүү дээ. Манайхан нэгдэд байгаа байхгүй юу. Одоо Century 21 те KW Remax гэл амар холоолаа шүү дээ. Тэгтэл манай менежмент байхгүй юу. Тэр олдохгүй байна. Ороод ирсэн хүмүүс нь яд гэхээр баг ингээд нэг өдрийн амьдрал юм харангуйтай бурхан минь одоо бүүдэд баг бавлил ийм амар стресстэй хэрүүлт ийм ингэж юу байдیں۔ Тэр наа зүгээр те өөрийнхөө ажлыг явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо хоёлаа чинь ингээд сургалт оруулж байна. За одоо ингээд би бол ингээд сууц юм нэрээ ингээд те ингээд бүр ингээд заяа болтол юм ярьж гин те. Эн чинь яа сайн дааш те бид нар хөгжүүлье хамт алхаач орж ирэх ингээд партнерод хүмүүс байвал орж ирээч гэж гуйгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол чивтэрс маш их хүч гарч байгаа. Тэгээд эн чинь өөртөөсөө санхүү мөнгө гарч байгаа. Бид нар компаниас л гаргаж байгаа шүү тийм үстэй. Заримдаа бид өөртөө хуваарсаа гаргаад ингээл явж байгаа шүү тий. Тэгээ хажуугаар нь бид нар ажилдаа бас хөгжүүлнэ. Тэ? Ингээл маш их олон ингээл хөгжүүлэнгээ өөртөө батхаар хөгжөө явж байгаа. Тэр ер нь бол айгүй гоё салбар. Олон хүний итгэлийг алдахгүй юмсан гэсэн тийм бодол байгаад байдаг. Тийм одоо нөгөө ингээд ийм нэг талаасаа бол ийм сөөх гэдэг чинь өөрөө амар хот сэдв байгаа байхгүй. Хүнтэй уулзлаа болгоно бүгдээрээ сөөхийнхаа асуудлыг одоо тэр шаадаг тийм дургу байдаг. Тийм тэгээд нөгөө мөнгөө төлдөггүй паразитууд чинь одоо жир хурал мурал одоо юу гэдэг тийм итэвхтэй байдалтай оролцдоггүй. Яг нөгөө ингээд юм үнэхээр санаа зовж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байгаад байдаг. Би ингээд ийм хүнийг ингээд ялгарлан гадуурхах бас дургу тийм төрлийн хүнэлтэй гэхдээ яг ингээд хэлмээр санагддаг. Юу гэхээр үнэхээр одоо 60-аас дээш одоо оны хүмүүс ч юм уу ойлгодоггүй. Тийм. Одоо сая ингэж юм л да манай садангийн нэг хүн залгаж байна. Одоо тэр хүн ах л да ингээд манай настай ах. Тэгээ зөвлөгөө авъя гэд би ингээд сөөхийнхөө дарга болцсон юм аа гэд. Тийм ингээд 67 настай хүн. Тэгээ тэнгууд би одоо ингэж байгаа байхгүй нийтдээ нэг 1474 сөөх байгаа. Тэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрээс ингээд түүрлээд би ингээд хүмүүстэй ингээд уулзалт хийгээд явсан. Тэгэнгүүт тэр донд мэдээж сайн ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэнд ерөөсөө ингээд би тэр хүмүүсээс суралцъя гэж бодсон ч хүмүүс тэнд донд байсан. Дөнгөж шинээр сөөхий ажиллаа авцсан залуучууд бас байна. Одоо яахаа мэдгүй. Одоо яанаа яста балаа юм шүү гэсэн явж байгаа хүмүүс байгаа. Тэнгүүд ажлаа өгөхийг хүсэж байгаа хүмүүс ч бас мэрсэр зөндөө байсан. Тэгэхээр энэ ажлыг өөрөө нөгөө ингээд юм бизнес болгож харахгүйгээр яг төрийн бус байгууллагаар нь хараад яг ингээд зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээ харуул хамгаалалт гэдгээр нь харах юм бол энэ угаасаа явахгүй. Угаасаа тэр нэг хойдолд нь ашигын бус гэвчихсэн баа шүү дээ. Тийм. Тэгэхээр ашигын бус гэдэг юм чинь ашигын бус л гэдэг байхгүй юу? Тэр хинч хамаагүй гэсэн үг. Ашиггүй гэж хинч хамаагүй болчих шүү дээ, тий. Тэгэхээр хинч хамаагүй гэдэг чинь яг юм дээр тэр орсон суугч ч баг хамаагүй болчиход байгаа байхгүй яг муухайгаар л хэлжлээ л да. Тэгэхээр нэг орсон суугчтай хурал гэдэг юм шиг агуулж чухал шүү дээ. Тэгээ нэг хуулийн дээр 50-аас дээш гишүүнтэй байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нөгөө нэг талаараа 1000 орсон суугчтай сөөхийн хурлыг яаж хийх вэ 500 хүн цуглуулна гэж чинь хизээч боломжгүй. Жавхлангийн тоглолтыг л хийж жоохон цуглуулдаг бол гэдэг шиг те. Яг тийм байхгүй. Тэнгууд хууль нь гой санаа юм шүү. Тий. Тэнгууд хуулиндаа тэгээ заасан заяа. Тэнгууд нөгөө хүмүүс нь хизээж 500 хүн цуглахгүй байх чинь чи яа хурал хийх гээд байгаа. Наа чи хийж очихгүйгээд нөгөө хүн өөрөө 70 хүн сартаа тэгээ суудсан байхгүй юу. Тэгээ суудсан болохоор үгүй ядаж нэг 20 чухал хүн ирэхтэй та хамгийн чухал хүн гинэ гэд хэлчихвэл нөгөө нь ирэх гээд байна л да. Тэр мессеж агай чухал байгаа байхгүй. За тэгээд хурал дээр ирэнгүүт нөгөө хуралд ирсэн хүмүүс нь өөрийнх нь цагийг хүндэлдэггүй. За хамгийн гоё нь хүндэлдэггүй ирчээд угаас ирчээ өрөхгүй байх чинь болиё гэдэг. Гэхдээ та энд ирсэн байгаа чинь таны хамгийн үнэтэй цаг штэ. Чухал юм ярих гээд байгаа байхгүй юу? Тэр хурал хүчин төгөлдөр болохгүй хоёр дахь асуудал байхгүй юу? Энд та өдөр ирээд асуудлаа ярих гээд байгаа чинь хамгийн гол асуудал штэ. Тэрийг манайх ойлгодгоо заяа. Чиний одоо наад зарлаад байгаа хурал чинь эрцэн хөрсөнгөө хүчин төгөлдөр бос шүү энэ гэж мэд ярьдаг байхгүй юу? Миний хурал биш штэ. Тэр хүний асуудлыг шийдэх гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр манайхаа ядаж хурал дээрээ жилд нэг удаа л хуралдаж байгаа штэ. Хурал дээр л яд ирдэг болчихмор байгаа байхгүй юу? За би өнөөдөр нэг 100 м квадрат орон сууцнд амьдарч байна. За магадгүй 500 саяар худалдаж авсан байж болно тий. Таны гэрээс чин гарангууд дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг чинь нийлээд хэдэн тэрбум болдог. Хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгийг одоо хүмүүс удирддаг. Тэр сөөх гэдэг зүйл чинь удирддаг юм аа. Тий. Таны одоо 100 м квадратын чинь одоо үн унах хэсэг нь
Та бол гэрээ цэвэрлдэг, тий? Гэртээ засвар хийдэг, тогч уулдаг, тий асуудалгүй байж болно. Таныг хөрөнгийг худалдаж авах гэж байгаа хүн чинь таны орцоор явна. Лифтэнд чинь сууна, тийм үү? Таны одоо тэр хүүхдийн тоглоомын талбайгаар чинь явна. Хүүхд маань хэр аюулгүй байна вэ гэдгийг мэдэрнэ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг сөөх гэдэг зүйлийг зүгээр маш энгийнээр тэгэл ойлгочих хэрэгтэй. Таад байшингаа зарах боллоо ирээдүйд. Таны хөрөнгийг худалдаж авах гэж байгаа хүн чинь тэр шатаар чинь явнаа, лифтээр чинь явнаа. Тэгээд тэр нь цэвэрхэн байна уу, бүггүй байна уу, бохор байна уу, тий? Одоо засвар нь хийгдсэн байна уу? Хүүхдийн тоглоомын талбаар чи эвдрэлтэй байна уу, хог үнэртэж гин үү? Тэгэхээр тэр талаас нь ойлгол маш энгийнээр л ойлгоно. Тэгэхээр энэ сөөх гэдэг зүйлдээ анхаараач. Анхаардаг баймаар байна. Бид тэр одоо жишээ нь ингээд тийм бизнесээ санал болгоод байгаа тийм зорилго ерөөсөө байхгүй, тий? Хөрөнгийн үнцийг хадгалагдана гэдэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Бид нар магадгүй одоо таныг одоо манай хөрөнгийг манай хотхны үнцийг хадгалаад өгөөч гээ санал тавилаа гэж бодоход бид нэр авахгүй ч гэж магадгүй байхгүй юу? Тий. Яг тэгэхээр тэр чинь эрсдэлтэй байгаад байна шүү дээ. Тэр одоо хэдэн зуун саяын авлагатай, хэдэн тэр бумын авлагатай, хэдэн зуун саяын өртөө тэр менежмент рүү бит хоёр одоо маш их нервээр орох байхгүй юу? Тэгээ тэрийг авахыг зориглох хүн ч гэсэн бас одоо ховор болноо. Тэгэхээр нөгөө анханасаа барилга байгууламжийн барьж байгаа компаниуд тэр хөрөнгийн менежментээсээ бүр ингээд зураг байхаасаа анхаараач. Одоо бид тэр мэдэн штэ тий ажилчдын өрөөгөө хотхнууд байдаг штэ. Тий ажилчдын 0 байхгүй. Тий усаа авах газар нь байхгүй. Тий нөгөө усаа асгах газар нь байхгүй. Тийм төслүүд одоо ер нь их сая ярьлаа л да. Барилгын компаниуд гэдэг те томоохон барилгын компаниуд байгаа байхгүй одоо манай Монголд байгаа монопол те энэ барилгын компаниуд өнөөдөр сөөхөө баг өөртөө хийж байгаа байхгүй нөгөө сөөхөө ингээд тусад нь бидааж ингээд явуулж чадахгүй тэгэхээр дампуурч гад тийм дампуурч гад байгаа байхгүй нөгөө сөөх нь өөртөө ингээд нэг юм яг нэр хүнд төсөл хэрэгжүүлсэн нэр хүндээ бодоод тавьж явуулж чаддгүй за энэ сөөх төгчвөл идэр яг дампуур бах та Тэ 10 жилээр нэг удаа гадна басаад янзалж сэргээж чадахгүй гээл тэ. Үгүй яг тэгж боддог байхгүй бизнес тэгж бодно. Тэгээ сүүлд нь яах юм? Тэр компани төсөл гэж яриа штэ. Тэгнээс тэр компани нэр гардаг байхгүй давхар. Тийм болохоор одоо энэ манай ингээд гайгүй гэсэн том байгуул компаниуд чинь хайж чадахгүй ингээд өөртөө аваад эсвэл өөртөө доор нь байлгаад байгаа тийм юм. Манай бусад зарим хүмүүс одоо эсрэг тэ бүр негатив баталтай хүмүүс яадаг гэхээр энэ барилгын компанид идэж ууж юм. Мөнгө идэж ууж юм. Өөрийнхөө өмсөд тавьсан байна. Үгүй байхгүй, үгүй шүү. Би бол тэрийг баталгаатай хэлнэ. Сүүлийн нэг төсөл дээр гарсан. Тэд төсөлтэй хайртай болохоор л кэр хийгээл ингээд байгаа зууртай байгаад байгаа. Яг мэрэгжлийн бос хүмүүст өгөөд мэрэгжлийн бос хөгөөд өгчих юм бол тэр барилга нь нүд ирэх зур аимшиг болохыг мэдээд байгаа болохоор тэр компани ч өөртөө арчлаад тордоод барилгын хүмүүсийг авчираад өөртөө зундаа нэг хийг яваад байгаа байхгүй юу? Энэ бол бүр арга хацаа хэлбэр байхгүй юу? Уугнуулт чинь мэрэгжлийн компанид хүлээлгэж өгөөд нөгөө компани үргэлжлүүлээ 100 жилдээ ингээд аваад явах ёстой зү. Гэтлийг чадахгүй байгаа байхгүй юу? Чадамжгүй шиг надад хаашаа. Ер нь жижигхэн барилгын компанид бол хүлээлгэж өгөөд дараа шахах төсөл рүү явж байгаа шүү дээ. Тэр чинь аргагүй байхгүй яалчгүй. Энд зах зээлийн эргэлтээр ингээд явах хэрэгтэй шүү дээ. Дараачих юм орж ирсэн мөнгөөр дараачих төсөлд эргэлтийн хөрөнгөө хийгээд явах хэрэгтэй байхгүй юу? Тэр энэ дээр бол ингээд яг юм цаг гарчаад байгаа зааг бол байгаа гэсэн. Тэгэхээр аль ч тохиолдолд бид нар сөөхөөл чадахжуулах хэрэгтэй. Тэгээ манай өнөө оршин сууч сөөх гэхээр битээ тэр сөөхийн даргыг хараад байгаа чи. Сөөх гэж яг чиний хэлдгээр тэр орчин байхгүй. Одоо хүмүүс ч орчин худалдаж авдаг болсон шүү дээ. Хамгийн ихэд одоо хүмүүс байр ахтай байршлаа харж штэ. За байршил за Шангирлагийн хажууд юм байна. Эсвэл за ийм арт хажууд гэрлүүг тавар. Харчлаа төсөөлчлөө бодчлоо. За тийм замаараа тэгэж орно. Хотхны хаалгаар ороод жинхэнэ орчингаа харж байгаа байхгүй юу. Орчингаа хараад яваад орцмоцоор орж явсараад одоо жихнээсээ таны худалдаж авах байрчин гарч иж байгаа байхгүй юу. Тэр хоорондоо хоёр орчин худалдаж авч байгаа байхгүй юу. Гадна талын зам талбай, тэр байгууламж, тэр байршил. Хоёрдугаарт нь тэр орчин, таны хүүхэд хаана тоглохын орчин, таны эмээ өвөө та өөрөө хаана агаарлахын тэр орчин. Гуравт нь таны амьдрах орчин байхгүй юу. Тэ? Ийм л орчин бид нар худалдаж авдаг ч байгаа. Тэгэхээр сөөх гэхээрээ битгий уянгаа хараад байгаа чи. Бид тэр сөөхд ажиллаж байгаа хүмүүсийг хараад байгаа чи. Тэр хүмүүс чинь ажиллаа хийж байгаа хүмүүс байхгүй. Сөөх гэдэг чинь бол таны амьдарж байгаа орчинг бүрдүүлж байгаа тэр хэсэг бүлэглэл хүмүүс байхгүй.
Хоёулангийн садиб бол ер нь бол их урт явна. Тий яг үнэн бодтой зүйлийг л одоо энийг одоо ингээд бит хоёр л ярьж байгаа зүйл биш шүү дээ. Ер нь бол оршин суугчнаар ч гэсэн энийг ингээд алхам тутамдаа өдөр тутамдаа мэдэрдэг болчихсон тий. Хөрөнгийн менежментийн компани мэргэжлийн байснараа ямар давуу талыг тухайн оршин суугчид өгж байгаа юм бэ? Бүр хамгийн ихэнд хэлэх хэрэгтэй юм хэм бол эрсдлийн удирдлага байна. Манай одоо байгаа сөөхөд чинь за тоотой хэдэн эрсдлийн удирдлага хэрэгжүүлдэг баг. Гэтэ эрсдлийн удирдлага гэхээр манайха юу хэлжийнэ гэж нэг хэдэн те төгрөг дансандаа хуримтлын сангаал хэлдэг байхгүй юу. Яг одоогоор тийм л байна л да. Би ч бас тийм л байгаа л да. Гэхдээ яг олон улсад эрсдлийн удирдлага чинь шал өөр юм байхгүй юу. Гал гарахад бид нар яах юм? Газар хөдлөхөд бид нар яах юм? Өнгөрсөн 2 жилийн өмнөөс үеэр болоход бид нар яах юм гэдэг удирдлагыг бид нар ажилчдаа нөгөө талд орсон суурьтал хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна л те. Энэ бол мэргэжлийн гэдэг юм айгүй том даваа тал байхгүй юу. Ядаж нөгөө мэргэжлийн хүлээж аавн те. Мэргэжлийн хүлээж аавн. Одоо ядаж ингээд бид нар ажилчдаа онцгой байдлын анхны тусламжийн сургалтын цуглах хэрэгтэй юм байна л да. Манай сөөхөд. Яаж ч сайхан маад нэг тийм тохиол гарсан баха. Манай оршин суугчийн хүүхдүүд нь амны орон сууцлаа хүүхдүүд нь ээж аав байхгүй тоглож байгаад нэг хүүхэд нь ухаалтаансан байхгүй. За тэнгууд амны орон сууч юм чи хотоос хол байна да. Ээж аав нь очих гэж нэг цаг болно да. Хамгийн бада цаг болно. Тэнгууд хүн сандархаараа түргэн яг адилхан байхгүй. Түргэн яг л очиж штэ хилээд гэрийн гадаа байж байхгүй штэ. Хүн яг сандартай сөөхрөөгөл ярьдаг юм лээ. Манай хүүхэд ухаалтаа унтсан байна. Найзууд нь байгаа гэл. Тэгэл тухайн үед манай ажилтан тэр сургалтанд суудсан байж таарсан. Очоод тэр хүүхэд амиг авч байгаа байхгүй. Тэг би тэгэхэд л энэ хэрэгтэй юм байна штэ. Би өөрөө хүртэл суухтай юм гэж батсан. Яг л тухайд би сургалтанд суугаагүй байхгүй. Би хүмүүсээс олгож өчтөд болцсон. Гэтэл надад яг тэр тохиол байвал би ухаалтсан хүүхдийг хитэн грастаар хаашнаа авч хөтөлөхийг би мэдэхгүй байхгүй. Эн чинь өөрөө эрсдлийн удирдлага. Эрсдэл гэхээр зөвхөн тэр үйл хөдлөл хөрөнгөд эрсдэл очих биш. Тэр амьдарч байгаа хүний эрүүл мэнд амь насаа гэж чухал байгаа байхгүй тий. Тэр мэрэгжлийн байна гэдэг нь ерөөсөө хамгийн наацхан жишээл бид нар эрсдлийн удирдлагаа тий бүх талын байгалийн давалчгүй санхүүгийн тий санхүүгийн эрсдэл одоо тэр хоримтлын сангууд байгаа. Тэр бол заавалч хөх ёстой тий. Хоримтлын сангийн мөнгөний аваад хугацаатай хадгалж хийдэг чинь чи наа мөнгөөр яагаад дураараа ингэ хадгалж өгдөг юм чи. Би тэр мөнгөний яах ч вэ шүү дээ тий. Хүмүүс гэдэг байхгүй. Намайг мөнгөний аваад би өөрөө тэрийг хадгаламжинд хийцэн гэж ойлгоод байгаа байхгүй. Нөө шүү дээ үгүй. Тэр чин сөөхийнхаа дансанд тусдаа хадгалагдаад ямар нэг эрсдэл болоход тэр мөнгө нь байж хаад бэлэн байгаа. Энд чинь нөө санхүүгийн эрсдэл байгаа. За хүний нөөцийн эрсдэл гэл амар том юм байна те. Бид нар хүний нөөцийн эрсдэлээ яаж хамгаалах, ажилдаа яаж хүний нөөцийн эрсдэлээс хамгаалах юм, ихэн яа доктортай байх, яаж сургалтанд хамгаалах юм гэл. За тэгээд барилгын өөр эрсдэл байдаг шүү дээ те. Одоо тэр галлын усын те тэр газар хөдлөлт ингээл. Одоо энэ амар ингээд далан малан доогоор дээгүүр баригдсан байгаа барилгад яг яах юм. Одоо яг би тэгж боддtiin маа ирээдүйд магадгүй үйл хөдлөх хөрөнгийн менежментийн компаниуд одоо байгууламжийн менежмент хийдэг компаниуд одоо ингээ олон болоо гэж төсөөлье л та. Тэгэнгүүт тэр үерийн устэй гараж руу ус алдах эрсдэлтэй барилгыг мэргэжлийн компани байвал хүлээж авахгүй. Энэ тэрийгэ засуулдаг. Тэрнээс биш бол одоо яг асуудал тулгараагүй тохиолдолд оршин суугч нар тэрийг мэдэхгүй шүү дээ. Мэдэх боломж байхгүй. За нэг юу яа да үер болгоод идэ тэр болтол нь харж ийдэ гэж байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө мэргэжлийн байх нь одоо мэргэжлийн гэдэг нь одоо ганц хоёр уянгааг хилээд байгаа зүйл биш шүү дээ. Энд чинь ард нь баг ажиллана. Инженер техникийн баг ажиллана тий. Сангийн инженер, цахилгааны инженер, орон сууцны контор одоо тухайн барилгын үйлчлэгийг хүлээж авч байгаа шүү дээ. Хүлээж авч агаад тонжоогоо эсхийг яаж мэдэх юм. Тэнгүүд одоо нөгөө сөөх мэргэжлийн одоо хүмүүс байлаа гэж төсөөлье л та. Тэнгүүд ядчил хяналт шалгалтаа тавьж шít. Бид нар одоо нөгөө байнга хянах ёстой гэд бид нар хэлж штэ тий. Бид нар ингээд чеклистүүдээр ажиллаа нотлно. За тий 12 сарын 3-нд бид нар үзэхэд энэ асуудалгүй ажиллаж исэн байна. Яагаад 12 сарын 15-нд үзэхэд энэ болохгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг бид нар одоо мэргэжлийн байснараа бид нар тэрийг нотлоод акт үлдээд бид нар баримт толгойд хадгалаад явж байгаа. Түүх үсгээд явж байгаа нь өөрөө мэргэжлийн хүмүүсүүд мэргэжлийн хөрөнгийн менежментийн баг ажиллаж байгаагийн нотлохоо. Яг үнэ харин тий. Одоо бид нар ингэж ярьдаг штэ. Хуримтлалын сан үүсгэх дурггүй тий. Одоо миний ажиллаж исэн хит хитэн кейс байна л та. Хуримтлалын сан зардал гэж хардаг. Одоо 3 сарын дараа одоо муу орлоод тий нэг юм нэвдэрлээ л тий. Тэнгүүд нөгөөдгөө засах гээд оршин суугч нараас нь за сар болгон 500 мянган төгрөг шаардлагатай.
одоо цуглуулъя гэхэд л 10% нь одоо ингээд 10% нь шууд төлнө. Дахиад 10% нь нэхүүлнэ. Дахиад 10% нь ингээд төлөхгүй удна ч гэдэг юм уу тий. Жил мөлийн дараа бол. Тэгээ тэнгууд барилгын одоо манай менежментийн компани давуу талыг бид хэд хүмүүст үзүүлэх ёстой шүү дээ. Бид нар өмнөөс нь төлнө. Буцаагаад мөнгө авч чадахгүй. Яг нэг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг хаа мэргэжлийн одоо менежментийн компани магадгүй өмнөөс нь төлж болно тий төлчин. Тэгээ буцаагаад нөгөөдөл маань ингээд өгдөг байх хэрэгтэй. Яг бүгд бол биш шүү дээ. Ингээд тодорхой хэмжээнд ингээд бас ингээд хувь ярин нь бол байдаг. Мөнгө төлөхгүй байх ингээд эрсдэл одоо амар хэцүү тий. Одоо манайх ч надад гэдэг байхгүй юу. Менежментийн фи гэдэг юм а зарим нэг төсөлд авдаггүй. За энийг би авснаас яаж энэ хотонд нь жоохон хийчихээл ингээл үүсгэл яваад байгаа байхгүй юу тий. Хүмүүс бас таалагдах гал. Хизээ нэг цагт авна да гэл тий. Яг үн тийм байхгүй. Тэгээс бид нар баяндаа биш байхгүй юу. Ямаас хийн гэсэн юм чи хийчи. Өнөөдөр миний ах мөнгө чухал биш. Маргааш авчиж болох юм чи өнөөдөр энийг хийчи гэдэг үзлэл хийдэг байхгүй тий. Тэрийг манай оршин суугчд ойлгодоггүй. Тэр түрүү нөгөө ярьсан та чи тэр бид нар барилгаа хүлээж авах та. Магадгүй тэр үерийн усны аюултай ч юм уу тийм бахад бид нар авахгүй гэдэг тий. Бас нэг ийм юм хэрэгжүүлэхээс гэж бодоод одоо нэгэнт ингээд бид нар авцсан байгаа барилгыг бидрөөсөө л үнэлгээ хийх систем л эрсдлийн үнэлгээ тий. Эрсдлийн үнэлгээ зүгээр хэдэн дөрөв төлөө хийх систем байлээ. Даатгалын компаниуд ч хийж, үнэлгээний компаниуд ч хийж байгаа байхгүй юу? Танаа энэ барилга тий сан талаасаа эрсдэлтэй юм уу, цахилгаан талаасаа эрсдэлтэй юм уу, усны эрсдэлтэй юм уу, барилгын бүтэц талаасаа эрсдэлтэй юм чи гаргаад ирнэ. Тэр эрсдлийн үнэлгээнийхэн тайлангийнхын дагуу тэр ажлаа төлөвлөгөөт ажил болгоод хийх стил юм байлээ л дээ. Тэгэхгүй ингээд тоохгүй нөгөө хитэн цаа сануулад ингээд өмчлөсөр нь яваад тахлаар эргээд яг тэр боцсон эрсдэл тэр барилгад учирдаг байх таахгүй. Тэгэхээр бид нэг аутсорсингоор буюу одоо нэг мэргэжлийн бусад этгээдүүд байгаа штэ. Ян янз хийдэг. Тэр хүмүүсээгээ бид нар бас хөлсөж ажиллах хэрэгтэй гэсэн үг. Япон улсад бол одоо жишээ нь ийм байгаа. Ерөөсөө оршин суугч нарын нэгдэл бол байдаг. Тийм, тэр хүмүүсийн хүчтэй. Тэр хүмүүс бол одоо аутсорсингоор ийм хөрөнгөний менежментийн компани оруулчаад тэрийгэ татан буулгах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг хөө ингээд ийм өрсөлдөөний зарчим ингээд бид нарт бас ингээд өгүүлэгдээд. Одоо угаасаа ингээд өрсөлдөе гэхээр би бүр тэгдэг байхгүй ингээд ийм тендер энтер бүр зарлаач та нар тийм ингээд хотгонуудыг өрсөлдөж жоод ормоор байна. Тийм. Тэгээ өрсөлдөж жоод бид нар юугаараа илүү байсан юм бэ? Юугаараа сул байсан юм бэ? Тэгэхгүй ингээд ганцаараа ингээд явж байгаад одоо өрсөлдөгч компаниудаа баг ингээд би чинь шууд санал болгоно одоо нөгөө хотгонуудад. Тэгээ энэ компаниудад санал тавь. Тийм. Тэгээд бид нар ингээд дундаасаа ингээд ийм давуу тал сул талаа ингээд тий гаргаж ирээ. Та нар ингээд яг ингээд нэг юм хідэн сарын хугацаанд нэгдээд те тэр удирдах зөвлөл үнэхээр бат бөх байжгаад тэг хичээж агаад нэг компанийг сонгочих хэрэгтэй те. Тэгээ тэрэндээ үнэхээр итгэлээ өгөх хэрэгтэй, хүлээлгэж өгөх хэрэгтэй те. Тэгхгүйгээр одоо ингээд ийм хид хідэн тендертээс орчил хийсэн л да. Тийм тэгээд бодвол одоо нөгөө ар үрийн хаалгаар ингээд шалгараагүй тийм кейс хүртэл бас байдаг тий. Тэгэхээр ингээд тийм одоо хөрөнгөний менежментийн компани орохороо одоо ингээд тийм өрсөлдөөн байх нь чухал ч гэсэн ингээд бид нар илбэтцсэн юм шиг бас бүгдийг сайжруулж бас чадахгүй. Яагаад гэхээр тэднэрт мөнгө авахгүй. Би одоо нэг ийм санал тавьж байгаа байхгүй. Та нар удирдах зөвлөлөөрөө нэгдээд тийм манай компанийг сонгоод магадгүй бид нар орлоо гэж бодъё. Тэнгүүт бид нар ажлын үлсөөрөө л ор. Тий одоо та нар ингээд нэг юм 100 төгрөг цуглуулдаг байлаа гэж бодоход би та нараас одоо 60 төгрөг 70 төгрөгийг би ажилчдынхаа ажлын үлстэй авна. Та нар 40 төгрөгөө өөртөө зарцуул. Бид нар юунд зарцуулахыг чинь заагаад өгье. Тэ? Тэгээд тэрийг ингээ өөртөө зөвшөөрөөд ингээд энэ ажлуудаа ингээд дундаасаа хийдэг болъё. Тэгэхгүй болвол одоо ингээд би хүний дансыг удирдах ямар ч ирэх байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр нөө аутсорсинг гэдэг зүйлийг илүү хөгжүүлэхгүй болвол бас ингээд явахгүй юм байна л гэж одоо хараад байгаа. Яг хүний мөнгийг удирдах үзсэн. Тийм тэр бол одоо буруу кейс, муу кейс болсон. Яагаад гэхээр мөнгө өгдөггүй. Би өөрөөсөө мөнгөө дандаа гаргадаг. Тэгээ өрөнд орчдөг. Тийм. Яг том төсөл дээр бол наачааг эрсдэлтэй. Том төсөл дээр бол би тэгэж орж исэн. Нилийн өндөр авлагатай төсөл байсан. Тэгээ орсон. Маш өндөр эрсдэлтэй ч амар стресс ажиллахгүй тий. Яг аутсорсингоор бол тэгж том төсөлтөр бол хийх нь зүгээр. Жижигхэн төсөлтөр бол харьцангуй бас гайгүй удиртай авшин. Гэхдээ л нөгөө өнөөдөр тэр орж ирж байгаа данс орж 10 сая төгрөгийг тий би хэдийн цалиндаа өгөөд хэдийн өдөр тутмынхаа үйл ажиллагаанд зарцуулаад хэдээр нь би нөгөө муудаад байгаа юм засах бай гэж амарч болох байхгүй.
Тэ өнөөдөр өгж байгаа энэ мөнгө нь зөвхөн өнөөдөр л болгож байгаа байхгүй да. Өнөөдрийн цэвэрлэгээ үйлчлэг, өнөөдрийн харуулын цалин, өнөөдрийн ажилтны цалин өнөөдрийг зөв аргацааж байгаа. Тэрнээс яг би бүхлээр нь тэр орцыг засах. Бүхлээр нь бид тэр лефтээ засах. Бүхлээр нь бид нар хашаагаа гоё болгох тэр зардал мүд гарч ирдэг байхгүй юу? Тэр маш удаан хугацааны дараа маш өндөр цахилгаан баттай сөөхөөс гарч ирнэ. Тийм үстэй. Тэгэхгүй манайх болохоор чи ингээд сард ингээд 40-50 сая төгрөг авчих. Чи наатаар яг юу хийсэй гэдэг байхгүй юу? Би ингээд тайлбарлаад ингээд бүр гаргаж ядах чинь. Тэгэхээр сөөххийн хувьд ч бай ер нь ямар нэг юм хувьд тэр удирдах зүйл гэдэг нь аюул чухал. Удирдах зүйл нь мянга ингээд сөөхөө ойлгохгүй дэмжихгүй болвол тэгээд явахгүй гэсэн. Удирдах зүйл нь дэмждэг. Одоо биднээс юу хэрэгтэй вэ? Бид нар юу яаж хэлэх вэ? Мөнгө өгөхгүй хин байна. Бид нар ялаа хэлээ туслая. Яагаад гэвэл манаа нэг одоо орсон суугчдын нэг донд аюу муухай юм байна заяа. Надад ч гэсэндээ байгаа л да. Сөөх ороод мөнгөө нь хөнгөд өгөхгүй. Та нар хийн гэдэг. Хажуулаа хөршин чи мөнгө өгөө мөнгөт. Хүүшээ өглөө яад юм би өвчтө марцсан баа гэж өгдөг жишээ нэ. Орсон суугч хооронд аягүй гоё харьцааддаг. Ичээх тактик гэж хэлсэн бид нэр. Тий. Тэнгүүд зөвхөн сөөхийн нэг хүн очиод нэгтлэн ингээ мөнгө томгоо чи одоо хин юм бэ? Би мэдчихээн чи зүгээр дууга чи миний өсөн мөнгөөр салхинж байгаа ажиллаж байгаа амьдарч байгаа гэж ингэж ярьдаг. Тэрийг манай хүмүүс ухамсартай амар байгаад байгаа байхгүй. Тэр удирдах зөвлөл хүчтэй байх юм бол тэр удирдах зөвлөл чинь сууц өмсч тийм төлөөлөл штэ. Удирдах зөв байгаа тэд нар хүчтэй бяртай байгаа тэд нар мөнгө гаргаж чаддаг тэд нар хотхныхаа тухайд сэтгэлтэй байх юм бол ямар ч цөөх явна. Тийм тэгээд нөгөө санал асуулга ингээд цаасаар явуулж байгаа яг онлайн гээд ингээд ороод ирж байгаа ч гэсэн тэр ингээд айгүй хийсвэрл ажил болд юм билээ л дээ. Тэгэхээр зүгээр ингээд удирдах зөвлөл гэдэг зүйл хяналтын зөвлөлтөөгөө бүр ингээд ийм айгүй тийм нягт холбоотой. Тэгээд хурдан шийдвэрээ гаргаад тийм тэрнээс ишвэл одоо юу яадаг штэ бүр ингээд нэг дансны эрхэн хүртэл удирдах зөвлөлтөй байж идэг бол хамаа байхгүй байхгүй. Удирдах зөвлөв ямар эрх үүрэгтэй нь хуулийн дээр заасан байгаа тий. Тэг би бол хэлдэг удирдах зөвлөд орж байгаа хүн болвол цагаа заваа бүтэн зарцуулдаг, сэтгэл зүрхээ бүтэн зарцуулдаг, орсон сууртаа бүтэн нэгт харилцаатай байдаг. Тэгээд сөөхтэй хяналтаа тавьж чаддаг, сөөхө буулгаж чаддаг байх хэрэгтэй заяа. Би одоо сөөхө болгож чадах байгаа 2-3 удирдах зөвлөлтөд таарсан заяа. Надад бүр зөвлөх хүчлэг авч байгаа байхгүй. Би энэ сөөхийн даргаыг явуулчих чадахгүй байна. Яах вэ? Хорооных нь засаг дарга нь хорооных нь цагдаа нийлээд тэр даргаыг явуулж чадахгүй байна. Заяа. Нөгөөт ингээд тамаг гişлэг аваа явцсан. Унахта зүгээр шинээр хаалт гэхэлэр чадахгүй байна гэт ингээс ухаад байгаа юм чи. Удирдах зөвлөл чи өөрөө хуулиа мэддэг хүчтэй чадaltaй юм. Тэгээд байхгүй. Гүй бид нар шүүхтэн гэсэн гайга хин шүүхт явж байгаа. Гүй шүүхтэлтэй тэр чин шүүхт өстой шүүхтэд юм авах хэрэгтэй эцтэй. Тэ? Тэгэхээр удирдах зөвлөл аягүй чухал юм байлаа ер нь бол. Мэргэжлийн одоо нөгөө хөрөнгөний менежментийн компани давуу тал бол эрсдлээс хамгаалж байна. Бүх төрлийн эрсдэл тийм ээ. Бид нар ер нь бол эрсдэл байхгүй бол ер нь тухтай амьдрчий шүү. Тийм ээ. Тэрний чинь харталд одоо санхүү одоо юу гэдیں тэр хуримтлалын сангийн эрсдэл одоо юу гэдэг бүхэл одоо төрлийн гал аюул одоо байгалийн хүчин зүйлсүүд бүгдээрээ л орхон найхан л тий. Тэгээд ярианыхаа төгсгөлд одоо чи тэр яриа болвол ингээд их явна. Тийм тэгэхээр магадгүй бүр баг цуврал болгоод явуулвал баг явахаар тийм ээ. Тийм тэгэхээр яг ярианыхаа төгсгөлд энэ зүйлийг илүү анхаараасаа гэж одоо боддог хоёлаа саналаа хуваалцъя л да. Юу гэхээр мэргэжлийн байх тий. Одоо ингээд сая суухийн хуулийн шинжилсэн найруулга ингээд хилцүүлэгдээд тий. Тэрэн дээр ч гэсэн бид нэр ингээд саналаа өгсөн тий. Тэрэн дээр одоо нэг одоо зүйл байгаа нь мэргэжлийн байх тухай оруулаагүй байсан. Тий. Сөөхийг одоо байгуулчих гинэ. Тий. Тэгэхээр заавал мэргэжлийн хүн сонгогдохгүй олдохгүй байж болно. Тэрийг бол үгүйсэхгүй тий. Биднэрт ч гэсэн олддоггүй тий. Тэгэхээр сөөхийн дарга магадгүй одоо урт хугацаанд гэрээ байгуулад ажиллах гэж байгаа бол нэгдүгээрт мэргэжлийн байх ёстой. Энийг сурах ёстой. Тий. Энэ суралцах боломжийг нь бид нар бас нээж өгч байгаа. Тэгэхээр тэрийг тэр боломжоор нь одоо ингээд тийм хуульчлаад өгөх хэрэгтэй тий. Би өөрийнхөө үн цэнтэй үйл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн хүнд даатгамаар байна. Заавал одоо мэргэжлийн компанид өгөөч гэсэн утга ерөөсөө байхгүй тий. Бид нар хийж угаасаа амжихгүй, барахчгүй. Тэгэхээр энэ айгуу тийм шудраг зүйл нь юу вэ гэхээр тэр сөөхийн дарга суралцаач. Мэргэжлийн болооч. Ядаж нэг юм бидний нэг заагаад байгаа нэг 24 цагийн сургалтыг авчаач. Тэ? Тэр талаас нь
Одоо уусаа сүүхийн дарга гэсэн 4 жил байхгүй шүү дээ. Тэ? Бакалавр, магистр гэж байхгүй тий. Уусаа сүүхийн тийм мэрэгжил нэг ч байхгүй юу? Инженерүүд л сайн дурын ажил. Тийм, чинь ерөөсөө сайн дурын ажил байхгүй юу? Ашийн бос гэдэг юм чинь явж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө хоёр л арга зам байгаа байхгүй юу? Тэр хүн нэг бол сүүхэд маш удаан жил ажиллажчихсан. Сэтгэл зүрэхтэй, туршлагатай ийм хүнийг бол мэрэгжлийн гэж тодтгол аваад ажиллана. Нэг бол мэрэгжлийн хүмүүсээс нь тодорхой хэмжээний төлбөрийн төлөөд хичээлийн аваад мэрэгжлийн гэд гарчихсан ийм хүмүүс байгаа байхгүй юу. Энэ ч нэг компани байна уу хүмүүнээс хамаагүй штэ. Компаниуд угаасаа хүн л байгаа штэ тий. Одоо тий виртуосын ард одоо ингээд уянгаа гэдэг шиг компанид гэрээ байгасан ч ард нь хүнтэй л гэрээ байгаалдаг байхгүй юу тий. Тэгэхээр энэ компани дор ажиллаж байгаа менежерүүд одоо манайх бол менежер жишээлбэл төслөө шууд удирдах аваа авчдаг. За сөөхтөрөө сөөхийн дагнарч гэдэг юм уу те ингээд одоо компанид л захирлаач гэдэг юм уу те эдгээр бүгд нэг төвчний хүмүүс ах хэрэгтэй байхгүй юу. Захирал хэрэл би бүгдийг амар чаддаг амар лаг байх албагүй штэ. Яг наттай адилхан юмыг сурцсан наттай адилхан шийдвэр гаргадаг те би илүү хариуцлага хүлээх байхгүй захирал баснараа. Тэгэж миний доотлын менежер бол яг миний бодож сэтгэж байгаа шиг тэр төсөл дээр тийм сэтгэлээр л ажиллах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр манай орчин суугчтай бас нэг айгуу тийм буруу ойлгоод байдаг юм байдаг. Би мэрэгжлийн компани авцсан гэдэг юм. За би мэрэгжлийн компани ингээд гэрээ хийчлээ. Би 5 төсөлтэйгээ бодъё л да. Тэнгүүд 5 төслийн 5 хүмүүс намайг ажлынхаа байран дээр өглөө 9-өөс 6 цаг хүртэл байлгах гэдэг байхгүй юу? Би одоо бие ингээд 5 хуваах уу? Үгүй манай компани бол компани. Би өөрийнхөө удирдлагаар хангадیں۔ Удирдлагаар зааварчилгаа өгнө гэсэн үг би тэр хүмүүст тийм үү? Тэгээ би тэнд өөрийнхөө төлөөлөлтийг тавьсан байгаа байхгүй юу? Менежер тэнгүүд үгүй чи манайтай гэрээ байгуулсан би чамайг л хармаар байна. Чи л энд 24 цаг ингээд суу гэдэг байхгүй. Тэр энийг манайхаа ойлгодог байхгүй юу? Чи энэ төслийг авсан чи энд чи 24 цаг байх хэрэгтэй гэдэг үгүй. Би харин тэр төсөл дээр 7 хоног ингээд тэг гинтийн буу ингээд шалгалтаа хийгээд би харин 24 цаг тэр нэг чатанд нь те учраа болохгүй амар олон чат байгаа. Одоо чи тартал харуул хамгаалтын чат, яасан менежерүүдийн чат, цэвэрлэгийн үйлчлэгийн чат бөө хэрүүлтэнд бид нар 24 цагт ажлаа хийж байгаа тохиолдолд би заавал тэнд очиод 8 цаг суух ямар шаардлага байхгүй юу. Тэгэхээр бид нар хүмүүсээ мэрэгшүүлсэн байгаа тохиолдолд нэг уянга 10 болоод тэнд хувирсан байгааг л манайхаа ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тийм. Тэгэхээр одоо бидний сөөхийн дээд зөвлөгөөд бас байгаад байгаа шүү дээ. Сөөхийн дээд зөвлөлөөс бас аягүй сайн ажилдаг. Би бол тэрийг муу гэдэг гэхгүй. Аягүй сайн ажилдаг, баг болоод аягүй сайн ажилдаг. Тэр хүмүүс яг хувь хүнийхэн зүгээс мэрэгшиж чаддаггүй. Зүгээр дан сэтгэл зүрхэл байгаад байгаа хүмүүс. Гэтэ хүн чинь хорилттой байхгүй. Бид нар сэтгэлийг хэмжиж чадахгүй шүү дээ. Энэ хүний сэтгэл бол 100%. Нөөш. Харин бид нар тэр хүний олж байгаа ур чадвар, боловсролыг бид нар хэмжиж чадах байхгүй туршлагыг. Тэгэхээр бид нар нэг талдаа сэтгэл зүрхтэй ажиллаж гин болж гин тэр хүнд нас одоо хамаагүй байхгүй. Нөгөө талдаа тэр хүн сурах хэрэгтэй байхгүй юу? Ийм тохиол бид нар яах юм? Бичиг баримтаа яаж боловсруулах юм? Бид нар ядаж нэг грин драфтаа болмоор байгаа. Тийм. Тайлангаа яаж тавих юм? Бид ядаж нэг драфт болмоор гэрээний түмэн жуман драфт байгаад цөөхөн гэрээ гэхлээрэ нэг драфтаа нэг журамтай болмоор байхгүй ядаж дундаа. Тийм, дундаа. Энийг л баримталдаг. Тэ? Тэгээ дундаа нэг зөвлөгөө авчдаг. Тэ? Одоо би ингээл заримдаа бүр тийм тарифорт бид нар янз янзаар тооцдог, тэ? Тэгэл гинт нөгөө нэг үйл ажиллагаа эрхлэгээд аж ахуйн нэг жоодох юм бол энэ надад хитэн дөрөв байх юм бол гэл үзмжээр за мөнгөтэй компани өндөр авчдаг манаас тэ. Нэг жоохон хэцүү тэсэл таньдаг мэдэх юм бол цаа тэлт хитийг өгч гээд ямар тийм нөгөө нэг тариф байхгүй тогтооцсон юм байхгүй байхгүй тий. Одоо бүхэл барилга одоо хайрлагдах эрхтэй тий. Тийш тий. Хамгаалуулах эрхтэй тий хүнээр болвол тий. Бид нар ингээд мэрэгжлийн хүмүүс одоо түүнийг одоо тий ингээд ийм судалгаа байхаас нь концепт байхаас нь тий ингээд энэ барилга байгууламжийг чинь маш их сэтгэл зүрхээр барьж байгаа. Тэгэд тэрийг ингээд ийм хэдэн жилийн дотор бариад дуусчихж байгаа. Хүлээлгээд өгөнгүүд тэр хэдэн 100 жил байх хэсэг нь хүмүүсээс л хамаарах гэдэг. Тэр хүмүүс одоо сэтгэлтэй гэхээс илүү мэрэгжлийн хүмүүс байгаасай. Тэ? Мэрэгжлийн хүмүүс ёс журмынхаа дагуу тэрийг арчлаад тортоод додомдоод урт хугацаанд нь аваад яваад өвсөл соёл байл болгодог байгаасай гэсэн одоо ийм хүсэлэл байгаа тийм. Тэгэхээр за өнөөдрийн одоо урилгын маань хүлээж авч ирсэн хүрэлцэн ирсэнээс та баярлалаа. Тийм, замаас баярлалаа, маш их баярлалаа. Айгүй чухал гоё ажил хийж байгаа маань. Эндээс ингээд сая ярилцсангууд би хүртэл ингээд марцсан юм айгүйг сэргээж авч гин. Нэрээ бас тэхвэс юм гэдэг юм олж авч гин. Энэ подкастыг үзэж байгаа хүмүүс те орсон суучлал үзэж байгаа хүмүүс бүгдээрээ л орсон суучнаар те авах гээхийн ухаанаар бас хандараа гэж хэлмээр надад тэгвэл нөгөө уянгаач та нэр энд ийм яадаг болсон гэж бодож магадгүй байхгүй. Тэгэхээр
энэ хүн болгон хоёр талтай. Чиптэрт алдаа оноо байгаа. Хамгийн гол нь чиптэр нэг алдаа оноон дээрээс л өнөөдөр ингээд туршлага гэдэг юм тийм тууштай явснараа туршлага гэдэг юм хоримтлуулж байгаа. Өнөөдөр аягүй цөөхөл байгаа байхгүй юу? Үнэхээр цөөхөлөө байна. Ядаж гарын ингээд 10 хуруунд багтахаар 10 чанартай компани гаад гэх юм бол илүү хүчтэй болчихно. Тэгээд бас энэ подкастыг үзэж байгаа хүмүүстээ ялангуяа менежментийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хамбал зоригтой ордерээрээ бид нар ингээд дандаа хамт байна, дэмжин, туслана, хизээш мэдээлэл нуухгүй. Тэг зах зээл бол хангалттай. Одоо Улаанбаатараар ингээд битээ те танай хотод ингээд дахныг авсан би бол ингээд дахныг авсан гот нээ бурхан минь гэж бодож байгаа байхгүй юу. Энд чинь бүхэлдээ хотыг авсан байгаа байхгүй юу. Энд чинь асар хэцүү ажил байхгүй юу. Тэгэхээр зах зээл бол хангалттай байгаа. Барилгын салбар угаасаа өсөсгөө хөгжин, гэр хорооллууд угаасаа барилгажин ойлгомжтой байхгүй юу. Тэгээд өнөөдрийнхэн дугаард урьснаас маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Анхаарал сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.